Зохиолыг бичсэн Алтан сүхийн Наран болт. Зохиолыг уншсан Батболдын Очор. Магчин зохиолын 4-р бүлэг Альбэн. Далайгийн толгой дээр пэлхийтэл шингэн зүйл цацран асгарч арай ядан ухаан оров. Тэрээр гэрийнхэн хатавчанд гултан хэвтэх ажээ. Нүүр амыг нь даган садрах урсах шингэний ихүн шивтрээс хүний шээс болохыг нь мэдсэн өөрийн ирэхгүй яр байв. Тэрбээр энэ зураан өнгөрснийг бүр түрхэн нэхэн санахыг оролдлоо. Гэрийнхэн гадаг шонгойдог хаалгыг түгжээгүй байхад нь бууны бөксөөр дотогш нь цөм зохиж гэрт зэгэл ногоон хөрөмтэй цэрэг ард нийлсэн баахан хүмүүс дайран орж ирсэн. Айсандаан байдгаараа уйлах хоёр хүүхдийг нь ээртэл бархируулсаар чирж гаргасан. Араас нь угс хийсэн эхнэрийг нь винтовны хуй модоор тархийг нь хаг дэсж унгаасан. Энэ зур далай хоёр мөчнөөс нь зууралдсан хятад сэргийг хар хүчээрээ савж дунд нь мөргөлдүүлээд өмнөөсөө дайрч ирснийг нь тэрч эхнэр хүүхэд рүүгэн орилон зүтгэсэн. Тэгээд яалаа. Ар шилнээс нь хэн нэгэн хатуу зүйлээр хүчтэй зөгхөд ухаан нь баларчжээ. Одоо харин саяхан сайлсуу бэлгэж алсан хувинд нь сарж цуглуулсан шээсээр дэвтээлгэн сэргэж байдаг. Урдаас нь халуун зунаар үстэй чихтэй цохон дээрээ 5 хошуутай цэрэг малгай тавьсан багшиг урагш түрсэн бүлтгэр нүдтэй туранхай хавчиг царайндаа томцсон хамартай эр тонгон харж зогсон. Төвний орсойсон хөгцтэй шар шүд нь хадрахнуу гэмээр тунчивгүй харагдах ажээ. Хай сэрэгсэн шоо. Чэмо иргэн хүний аминд хурж ихэд энд юугаан хийж хэвтэн ба? Ийн ихэл ямаа омголоход араас нь хэн нэгэн бөкс рүү педхитл өшгөлчгөв. Эрчэндэн нуулшээс болсон далайг тавирч тогтоон дөгсөндөн ихэд сэжгэлсэн нөгөө туранхай эр доромжлууснаа дамжуулах аятай шилбийг нь дамбайтал ороосон шахаатай хөлөөрөн Монгол эрийг хальтжиж аваад хувингаан барьсаар гарч шогшлоо. Бодвол дахин ялгадас цуглуулж хэн нэг доромжлох визээ. Түүний араас зэгэл ногоон офицер хувцастай намхан нуруутай тунч цэмцгэр цагаан царай гар бүхий өргөн түүшин сүрхий монголчуу харагдуулах нэгэн ир гялгар сарвчтай малгаагаан дарсаар далай руу дөхөв. Тэгснэн өмхий шээснээс жигшиг маягтай хойшволж үл мэдэг яр байгаад зэрчхвөө овоо чирэг ир шиг харагдсан. Гар бууны бөксөөр ганц дагцдуулаад яасан ч их унтах юм бэ гэж ялгаагүй монголоор тавлангүй өгүүллээ. Тэрбээр ташаандан зүүсэн гар бууныхаа ширэн гэрийг байнга элбэн тэмтрэх нь угаас дадлнуу эсвэл гайхуулан сүрдүүлж буй царайнуу бөөмэд. Хятад цагдаагийн хошууч цолтой энэр далайг дахин хэсэг зуур доктойо харж байснаа. Миний өмнөх амрыг сахих газрын дарга чамайг оролдоод хэрэггүй гэж тунч хичээнгүйлэн захидаг байв шүү. Гэвч хөөрхий минь ардын дайсан болоод талисан даа чи аваас. Чи түүнийг чулуунд сохиулж өгөхөөс аварсан гэвөө. Би л бол чам шиг үхэр монголоор амиа авруулснаас үхсэн дээр гэж бодох байлаа. Гэхдээ гэснэн халааснасаа чамин улаан хайрцагтай янжуур гаргаж нэгийг суглаад хайрцаг дээр нь тогших зуураа. Надад чиний баривчилгааг биечлэн хийх сонирхол төрүүлж чадсан шүү цаатах чинь. Гээд шүдэнд суран янжууран асаав. Хошуучээр тамхины нялуун утаанд нүдэн онийлгон. За залуу маань хоёр дундад иргэнийг яах гэж хөнөөснөн элдв маяггүй өчөөд байж дээ. Хэн хэндэн төвгуудад юу гээхв. Бичиг цаасаарч яах юм. Би зүгээр л тогтоочихъя. Хэмээн 100 гөнгөөр хэлээд гялгар савхин гутлаан шажигнуулан урагшаа нэг алхав. Далай гэрийн хананд алдлан мянцаар чивчэртэл хүлүүлсэн гараан татаж ядах хоорондоо тунч төв байдлаараа. Ард би халаагүй лээ. Үгсэн байхыг нь дөнгөж түрүүхэн та хэдэг ирэхээс өмнө харсан төдий. Ядаж эхнэр хүүхдүүдийг минь өршөөж хайрл. Гэж хоолойгон ялэмгүй чичгнүүлэн өгүүллээ. Нөгөө хэр өсгий дээрэн тунч чадмаг эргэж хоймор өдөө өгснөн аягны ширээн дээр сандайлан сууж өршөөхий өршөөнө хэмээх нь хизээний монгол хүн шиг
Монгол хэлэнд тэр тусман сахар аялгаунд үнэхээр гаргууд аж ахуй. Тэгснэн чанга дуугаараа "Ой, тэр манту яач вэ? Энд хүн гэдэс садгавал хэрэгэ хүлээгээд байна" гэж тунч доромжлонгуй хашгирав. Удалгүй нөгөөх үстэй цэрэг малгайтай хэрх өвчөнд идэгцэн мэт матхар туранхай бүлтгэр нүдтэй ир зэс цартай улаан өнгөтэй хөөгөөгүй манту барьсаар орж ирлээ. "Хаяа дөнгөж сая хуулсан чигнүүрээс гаргасан шүү" гэх нь тайлбар тавьж буй хэрэг бололтой. Нөгөө хошууч мантуг далаагийн өмнө газар тавиулаад босч ирснээр гутлынхаа хоншоороор дөхүүлэн түлхэж нөгөө бүлтгэр хятад руу "Наадхан хоолол, бошоол" гэж захирамгүй дуугараад тамхин шүлстэн аригны хулны ёроолд нухан унтраав. Нөгөө хятад гартаан шовг шиг чигчлүүр хутга барьсаар дөхөж ирснэн нилээд зайнаас амруун часуулан мантуг чихэж гарлаа. Түүний зүүн гартаан авсан шовх үзүүртэй чигчлүүр хутга нь яахын аргагүй ам шүд хөшгөөр бэлтгэсэн зэвсэг байх тул хананд агдлан хүлүүлсэн далаа эсэргүүцээд нэмэргүйг ойлгож байв. Аргуун хуурай манту завж дүүрэн чихүүлэн тэр хачин нилуун амтыг нь гайхшрах зуран яаж эдний арга эвийг нь олж хоёр бяцхан үр номхон борхон ханиан эсэм мэд салгах вэ хэмээн ухаанаа уралдуулна. Тиймээс юутайч одоохондоо зөрж зөрүүдлээд дэмий хэмээн ямар учиртайг нь үл мэдэх мантуг ингэр рүүгэн үрүүлэн барин эдсэн болж байлаа. Түүний толгойд хятадууд цаазлах хүнэн хоололдог юм гэнлээ гэх тэнмэл ганц бодлол эргэлдэнэ. Тиймээс тэр өөрийгөө нэгэнт дүүрчээ хэмээн сэтгэн. Яагаад ч юм огт айсангүй. Энэ зур гадаа хүн амь тэмцэн чангаар дуу тавхан сонсогдоод чимээ алдрав. Чагнахад саахалт айлын хөгшний дуу шиг. Удалгүй гэрийн хэмхэрхий хаалгаар өндөр нуруутай цэрэг хэд нугалран орж ирээд "Нөгөө мө өвгний чин толгойд хадаас зоох үед ухаан алдчихлаа. Одоо ч сэрхэхгүй баха та" гэж хятадаар шулганан аимссан янзтай гөлөлцөв. Өнөөх хошууч адхан газар дэвсэлж "Хар мала түрүүн шүдийг нь сугалахад өчгөн чухал шүү. Наад зөнгөн хэтрүүлчихвэ гэж би хэлээ бидтэй. Өвхөр минь явж бошуухан сэргэ. Үгүй бол өөрийн чин толгойд хадаас шаан шүү" гэд араас нь хятад хараал тунч бэлэн зэлэн урсгалаа. Цэрэгт алба хааж байхдаа хятад хэлний Бээжин аялгыг гадралдаг болсон далай саахалтын өвгөн нь аль хизээний өнгөрчээ гэдгийг мэдэв. Охид зээ нарыг нь яагаавал манай эхнэр хүүхдүүд хаа байна гэж бодохын төдийд нүд нь харанхуйлж нөгөөх заваан нялуун амттай аргуу манту хоолойд нь арган тэгэллээ. Энэ үед мөнөөх хошууч гялгар савхин гутлаан шажигнуулсаар ойртон ирээд "За, зоог таалагдав. Сайхан амттай байгаа биз" гэж зэвүүнээр өгүүлснээр адуунах шиг шүдэн яр зайлхан инээмсэглэв. Гэнэт энэ мантуунд учир байж гэдгийг сэхэрсэн далай хүлээсэндээ тэлчлэхэд цаадах нь бүрч тавлангуйгаар "Хүүхдүүдийн чин цус амттай байна. Танай муусай монголчууд торойгоо цусалдаг гахаанаас юуны ялгаатай? Чийч бас үр хүүхдээ амаа олохгүй гударчихлаа биш үү? Та нарыг уг удмаар чинь устгахаас өөр соёлжуулах арга байна гэж юу?" Хэмээн өөр уран цээж бөглөж хорсолтойгоор тачгантал хөхөрлөө. Галзууртлан хэлгэнсэн далай ханын үдэрийг шажигнуулан амь тэмцэн тээчлэхэд хошууч бүрч бахан хансан янзтай хагас тонгойж нүдэн хурцлан инээсээр л. Гол өдөн нь горойлсон ихүү нилуун амт бол өглөөхөн гой газар руу явна гэхэд нь баярлалд нь дэгэж дэрвэж асан хоёр бочрынхан судсаар лугших цусных болохыг сэхэрсэн эцэг үнэхээр солиорчээ. Ханын үдээснүүд шажигнан хүдэр ирийн гарын бядад араараасаа пидхийн тасарч эхлэгтэл хошууч хөхөрхөн болж мэгдэн хойш ухраад бууныхын ширэн гэрийг сандрангуй маажиллаа. Гэтэл гадаа буун дуу араараасаа тачигнаж хүмүүс шуугалтан бужигналдаад явчихав. Гарбуугаан гаргасан хошууч тотхон дээгүүр шагааснаа нөгөө л бэлэн хараалаасан урсгаад салж унахаар яажгнан буй хаалгаар угсхийлээ. Оройн бүрийд хүмүүс хашгиралдах буудах дуун араараасаа сонсогдож байснаа мотоцикл царцархийн асч машин хөнгөнөн тонны оройгоор гэрлэн олтолцуулсаар нэг тийшээ талиж одох нь тэр.
Хотелыг төвөөсөн хятадууд руу бүрэнхийг ашиглан хэн нэгэн довтолж нөгөөдүүл нь сандминд зугтааж бий бололтой. Хүлээсэн зад татаж суларсан хагас галзуу хаалгаар зад дайран гарахад дээрийн хүмүүс суулгасан ачааны машин өмнө нь хурдлах 3 дугуйтын гэрэл тэртээ уулын бэлд дээш доош ёлтолцсон байлаа. Далай гартан салбагнах мяндасны тасархайг ухаан зулггүй савчин сэгсэрч эргэн тойрноо улаарсан бүхэнүүдээр харвас гэрүүдийн дунд байрлах шургаагийн сөрнөөс 2 хүүхдийг нь доош нь харуулан дүүжилсэн байхаагаад бяцхан гарнуудаа доошоо унжуулан сарвайсан чигээрэн амьсгал хураажээ. Тэтгэрийн дор гидсэн хүү зүсүүлсэн эхнэр нь хамаг юман дэлгэн хэвтэн. Хүүхдүүдийн хоолойг нь огтолж ихэнхэн дээрээс цусыг нь гоожуулан орхисон ажээ. Хэвлий саваа яруулсан бүсгүй тарчлан ам тавих хүртлэн төрүүлсэн бяцхан үрсүүдийнхээ цусаа хэрхэн юулж амьсгал нь яаж тасархыг харж байжээ. Доромжлуулж ярагдсан ингрээс нь бумбайх хөхнөөс нь сүү тусалж шингэн ягаан цустай холилдон хатжээ. 3 ой дөнгөж хүрсэн хүүн ээжинхээ мөмнөөс гараагүй байлаа. Тэдний хажууд цусыг нь тосч авсан янзтай хөнгөн цагаан тавг хэвтэх нь тэдний идээний саваажээ. Далай нэг дуу газарт нөгөө дуу тэнгэрт орь дуу тавьсаар 2 гараан алдлан нөгөө 3-ынхаа цогцос руу тэмүүлв. Хэн нэгэн ямар нэг зүйл маажлан түжигнүүлэх намдуу дун чөний харанхуйд дэндүү тодхон. Элчмэнээр сэхэ орсон далай эхнэр хүүхдүүдийнхээ цусанд халтардаж хатсан гараараа нүрээ халтхан арчаад босч ирэв. Өчнөн их уйлсан атал нүд нь хувхуурэ ангамл цөл шиг хав халуун байхажээ. Хэн нэгэн амьд үлдэжгээд аврал ирэн тэлчилж буй юм биш үз. Нөгөө ханирыг даган сагалтынхаа гэр рүү орвол өрхийн тэргүүн өвгнийг бас л ханан дагдлан хүлжээ. Нэл цуснаж болсон буурал тэргүүнээ өвөр рүүгэн дарсан байхавч амтай буйн хамар амаар нь хөөсрөн бүргэлэх цуснаас нь мэдрэгдэн. Далай газарт бөөрөлдөн хэвтэх керосин дэнг асаагаад юучгүй сандаачсан гэрийн үннээс өлгөж тогтоов. Тачир буурал үсэн дундаас нь хатаасны 2 цэвтэй 5 гоцоох өвгний толгойг ирүүнээс нь түшин дээштүүлбэл хамаг шүдэн төмөр бахаар түлэгжсэн хөгшний унжууж авж эгээл борооны дараах дайланбан майхны бөөр шиг сулхалцах бүлгөө. Гэвч булуу болтлон хавдсан нүднийхэн завсраар түүнийг үзээд цустай хөөс сахруулан ямар нэгэн зүйлийг өчөх гэж байдгаран оролдох нь нүд хальтрам. Цус өвхөлд гөлөж ухаан санаа нь бүдгэрсэн ч далай эргэнэг дээрээс хутга авч өвгний хүлгийг нь тас огтлов. Чингээд биеийг нь тэгшлэн газарт хэвтүүлж хөнөгтэй уснаас шанагадан амруун цутглаа. Цус хөөсөөр бөриглүүлэн балгаж эс чадахч амаа чиглэж зураг нь гаргасан өвгөн эрүүгээрээ сулхан дохин далайг дөхөх юмэв. Эргэн тойронд нь юу ч болсон хамаагүй мэт орчлон тэр чигээрээ улаан галаар дүрлзэх луга галзуурлын мэдрэмжинд хөл алдан хөвөх далай түн рүү тонгойлоо. Өвгөн хэлээ хөдөлгөн ганц ч шүдүүлдэггүй улаан буйлан нэгэнтээ тэмтэрснэн. Хайт том авдардор зар би тэнд чимэг өргөмөл охин мань байгаа. Гаргахгүй бол дотроос нь гарч чадахгүй. Бүтэж өгнө. Тэр бол охин биш хүү юм шүү. Зүс хувилгаж амбийг нь хамгаалсан ухаантай. Далай чи сонс. Миний амьсгалын тоог үүсэж байх шиг байна. Үгийг минь сайтар тогтоо. Чамаас өөр найдах хүн үлдсэнгүй. Ин арай ядан өчөөд амьсгалан тасалдан цээж нь хэрчигнэв. Гэвч яаж игээд амжиж захих зүйл буй учраас үхлийн саврыг чадах ятгаараа түлхэн тэмцэж байгаа нь хэлхэн. Хэсэг зуур чимээгүй болсон өвгөн дахин шүдгүй аман өмөлзүүлж энэ хөвгөн Чингис хааны 30 дугаар үе хяад боржгон овогт дэмчиг донруу вангийн ач Батмөнх Даян хаан Мандухай цэцэн хатан хоёроос төрсөн ихэр хөвгүүдийн нэг төр болтын удам Алтан ургийн өвөр Монгол дахь эцсийн өр. Чи түүнийг заавал аврах ёстой. Ёстой шүү. Миний охид Зэнрэг илүү гэрт хөнөөж өгсөн. Чиний гэр бүлч сүйдсэн.
Тэдний минь цусаар манту зураад гэснэн цээж нь хэржигнэн сулхан ханиалгаж гарлаа. Ингиж ханиах бүрт нь ам хамраас нь хар хүрэн цус бүрэглэн. Сулдсан өвгөн арай хийж биеэн эзэмдэн чи бид хоёр айдалхан зовлонгийн ёроолд ойчсон. Гэхдээ хар амнаас илүү үнэтэй зүйл гэж би эзэн богд Чингис хааны шууд удмын сүүлчийн үрийг чи хавар. Чамайг тэнгэр тэтгэн дээдсийн сүлд харнаа. Хөвгөөнийг уг нь хар Монголоос хүмүүс ирж авахар товлогдсон буй. Даанч аз дутлаа. Та хоёр хар уул руу тэмц. Өмнө бэлгийн ойроо эхэлж таарсан малан юунэж хамаагүй зөргөөр ороорой. Та нарыг өөрсдөө олчихно. Сая тэд довтолж буудах шиг боллоо. Гэхдээ яагч аргагүй хүчин мөхөстө бололтой. Тэр хошууч Монгол хүн юм шүү дээ. Монгол ган овогт сүүлэн. Элэнцгийнхэн сүүлийн байхгүй. Төмрийн сүхэл байхгүй юу? Ганч нь монголоор төмөр, чонтой нээлсэн нохоо ёрын хэцүү гэдэг нь энэ. Хятадын гар хөл болсон Монгол хамгаас харгас туйлаас өөдгүй. Тэднээс болгоомжлж яваарай. Эвэлж цөхөх улаан буйлт амаан ангалзуулан чүү чамаа ин өчөөд өвгний толгой гулж эсхийв. Юу ч ойлгож амжаагүй далай түүнийг зөөлнөр сэгсрэн хар ууланд хэн биднийг олно гэж сая хэн буудсан гинэ. Хэмээн давтан асуувч хөөрхий хөгшний амьсгал хизээнэ тасарчээ. Харин ч эцсийн үгэн дамжуулах гэж ихэд хичээн хүмүүний боломжоос давсан тэнхээ гаргасан байлаа. Ахиад л нөгөө маажлагч юм ээ. Өвгний гэрийн нүүрэндээ арслантай том авдрын дороос удвал бүтэж үхэн хөгшний энэ үгийг сансан далай яравчлан авдрыг чирч холтгов. Доор нь давхарлаж дэвссэн хулдаасыг сөхвөл нэрэ нарийн банз чигжүү шахаж хийсэн модон таг шорон дороос цух байна. Тэрхүү хавхлагны дээсэн бариулаас нь татаж өргөвөл нэг хүн хагас сугаагаараа багтах төдий багхан нүхэн зойронд үсэн сэгсэж нүүр нь халтарцсан хүүхэд бунжигнтөл чичрэн суухажээ. Таг нэгтгэхэд ямар нэг аим шиг орж ирнэ гэж үгтлэн айсан нь илхэн.